Сайн байцгаана уу. Улсын хурл бол ард түмний төлөөлөл. Тэгэхээр та бид ямар ч альч намаас нэр дэвшиж сонгогдсон бай нэгэн тангараг өргөсөн бол иргэдийнхээ эрх ашигын төлөө ажиллаж эх орныхоо эрх ашигын төлөө бодлого шийдвэр гаргаж хяналт тавих ёстой. За тэгээд энэ аудитын байгууллага бол улсын хурлын харьяа байгууллага. За тэр утгаараа ч тэр улсын хурлын нүд чих нь болох ёстой. Улсын хурлын хяналт шалгалтын тэр чиг үүрэгт хамгийн их дэмжлэг тусалцаа үзүүлэх тэр алдаа дутагдлыг илрүүлж явах ёстой. За тэгэд өнгөрсөн хугацаанд бол бид улсын хурлаас томилогдож байгаа хэд хэдэн хүмүүсийг бол бас нэр дэвшигч нарыг томилж явууллаа. Тэгэд өмнөх нэр дэвшигч нарын тухайд ч тэр одоо орж ирж байгаа нэр дэвшигчийн тухайд ч тэр улсад хэдэн жил ажилласан байна, энэ байгууллагатаа хэдэн жил ажилласан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт туршлагатай сайтай хүн байна гэж одоо энэ танхимд орж ирцгээгээд гишүүд нь магтаад ах юм. Гэтэл өнгөрсөн одоо энэ 30 жилд бий болсон алдаа завхарлыг хэн бий болгосон юм бэ? Ер нь одоо энэ төрийн албанд олон жил ажилласан, аль нэг байгууллагт олон жил ажилласан гэдэг чинь сайн үзүүлэлт гэхээсээ илүү бараг сөрөг үзүүлэлт болчиход байна шүү дээ. Энэ одоо бидний одоо шинэ 30 жил энэ шинэ одоо 126 гишүүнтэй парламентын бий болгох гээд байгаа өөрчлөлт бол энэ өмнөх 30 жилийн алдаа завхарлыг бас засах гээд байгаа гэж ойлгож байгаа. Гэтэл тэр бүх зүйл дээр одоо хэд гурван яам дамжаа төрийн нарийн бичгийн дарга хийцэн тэр бүх бодлого шийдвэр дээр байсан хүнийг орж ирэхлээр нь туршлага сайтай хүн гэдэг би бол одоо хувьдаа ойлгохгүй байгаа. Бид нар тийм шин санаа хэрэгтэй байна. Цоош нь арга барил хэрэгтэй байна. Асуудлыг ийм өөр өнцгөөс шинэлэг байдлаар харах тийм боловсон хүч хэрэгтэй байна гэж боддог. Тэгэхээр их хурлын гишүүдтэй бас уриалмаар байгаа. Хэдүүлээ энэ хайрцагаасаа бас жаахан гарья. Яг ард түмний төлөөл байх, ард түмний нүд чихэн байх тэр үүргээ бас гүйцэтгэхдээ анхаарья. Тэр утгаараа энэ аудитын томилгоо бол та бидний хувьд хамгийн чухал томилгоо юм аа. Тэр хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх хамгийн тийм чухал томилгоо байгаа даа. За тэгээд одоо энэ хувийн хөвшилт жишээлх юм бол хувийн аудитын байгууллагт ажиллахын тулд, эрх авахын тулд, аудитор болохын тулд, мэрэгсэн нэгтлэн бодогч болохын тулд маш өндөр шалгууруудыг даван туулаад олон удаагийн шалгалтаар орж ирээд тэгээд эрхээ авдаг. Гэтэл Монгол улсын ерөнхий аудитор эрх зүйч хүн нэр дэвшээд явж байна. Танд тэгэхээр одоо эрх зүйч хүний хувьд энэ Монгол улсын ерөнхий аудитор гэдэг энэ одоо том албан тушаал дээр энэ яг мэрэгсэн албан тушаал дээр ажил үүргээ гүйцэтгэх эртгэл үнэмшил байна уу гэж нэгдүгээрт асуумаар байна. Хоёрдугаарт аудитын байгууллагын одоо үе үеийн дарга нар улс төрийн бас харилцаа хамаарал бүхий ажиллаа өгөөд улс төрийн сонгуульд нэр дэвших зорилт агуулсан иймэрхүү зүйлүүд ажиглагдж ийсэн. За та өнгөрсөн хугацаанд аль нэг улс төрийн намын гишүүнчлэлтэй байсан уу? Ер нь цаашид одоо юм улс төрийн сонгуульд нэр дэвших ч гэдэг юм уу тийм одоо амбиц бодол байгаа юу? Хараад бус ажиллах чадвар байгаа хэсэгтээ одоо хэр итгэлтэй байна вэ гэдэг ийм асуултууд байна. Баярлалаа. За хариулт өгье. Ажлын хэсгийн 9-р микрофон. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгürt 2019 онд Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулад энэ төрийн санхүү төсвийн хяналтыг хараа тусаар хэрэгжүүлэх байгууллагын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж ингэж хуульчлаад энэний дагуу 2020 онд төрийн аудитын тухай хууль батлагдсан гарсан. За энэ хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр бол ерөнхий аудиторын тавих шаардлага нь эдийн засаг санхүү эсвэл эрх зүйч мэргэжилтэй байх. За тэгээд 45 нарс хүрсэн бах. За төрийн албанд ажилласан эрхэлсэн түшмлээс дэш 10 жилээс дэш ажилласан байх ийм шалгуурууд тавигдсан. За мөн одоо таны саяхан хэлсэнчлэн сүүлийн 6 жил улс төрийн одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй ах улс төрийн намын гишүүнчлэлийн асуудлыг бас одоо тавьсан байдаг. Ийм одоо шалгууруудтай юм билээ. Тэгээ миний хувьд бол энэ шалгуурыг тодорхой төвшөнд хангаж байгаа гэдэг үндслээр ингэж нэр дэвшигчж орж ирсэн байгаа. Зүгээр ер нь аудитын хууль аудит бол үндсэндээ санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийслэлийн аудит гэдэг ингээд 3 төрлөөр аудит хийж байгаа. За энэ 3 бол гуруула чухал.
Тэгэхээр нийслэлийн болон гүйцэтгэлийн аудит бол үндсэндээ хуулийн хэрэгжилт, хууль тогтоомжийн бодлого, хууль дүрм стандартын хэрэгжилтийг шалгадаг ийм чиглэлээр үндсэн чиглэл нь явж байгаа. Тэгэхээр бол одоо эрх зүйчийн хувьд бол одоо энэ чиглэлээр ажиллах асуудал дээр бол ямар нэгэн одоо харшлах шалтгаан байхгүй. За дээр нь бол үндсэндээ аудитын үндсэн чиглэл бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг ялангуяа төсөв санхүүгийн хууль тогтоомж болоод бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж байгаа гэдгээр бол ажиллах бүрэн болцоотой гэж ингэж үзээд бол нэр дэвшиж байгаамаа. За улс төрийн намын гишүүн одоо холбоотой сая би хэллээ. Сүүлийн 6 жилийн шаардлагыг бол бүрэн хангаж байгаа. Би бол одоо төрийн алба хашаад өнөөдрийг хүрсэн учраас тийм одоо намын одоо юу байсангүй. За хоёрдугаарт бол өмнө нь сонгуульд орохоор ч юм уу энэ чиглэлээр ямар нэгэн асуудал хийж ажиллаа өгөөгүй өнөөдрийн хүртэл бол ажиллаж ирсэн. Тийм учраас энэ сонгуультай холбоотой асуудлаар бол тийм зүйл байхгүй гэж ингэж хариу хэлэх байна. За хараат бусаар ажиллах гэдэг бол аудитын байгууллагын үндсэн зарчим мөн чанар нь. Тийм учраас энэ олон улсын тухаглал заасан ч гэсэн манай хууль үндсэн хууль заасны дагуу хараат бусаар ажиллах ёстой асуудал бол чухал учраас зөвхөн одоо ерөнхий аудитор нь хараат бус байхаас илүүтэй тухайн байгууллага за байгууллагын өөрийнх нь ажилтнууд бас хараат бус байх ёстой. За энэ бол нэгдүгээр хууль эрх зүйн орчин нь хараат бус байлгах эрх зүйн үндсийг тогтоогсон байх. Хоёрдугаарт нь одоо эдийн засгийн болоод бусад баталгааны хувьд бас хараат бус байх гэд олон асуудлуудыг бол шийдсэн байгаа. Тэгээ энэ хүрээнд